Өдрийн мэнд дурсамж дараатай. За энэ удаагийнхаа бичлэг маань таны дотоод магийн хүч гэсэн сэдвтэ уншлага байгаа. За тэгээ би групп сонголтоо эхлэхээс өмнө та бүхэндээ товчхон магийн хүчний үндсэн ойлголтыг бас хэлж өгөх нь зөв байх. За магийн хүч гэдэг маань ер нь л ид эдийн чадвар гэж бол орчуулагдаж болно. Гэхдээ ер нь бол ойлголт нь таны дотоод энерги, за оюун бодол, сэтгэл санаа, зорилго, за итгэл, за дээрэс нь зүн совингийн уялдаа гэж бол ойлгож болно. Та ингээд өөрийн дотоод сэтгэл хүсэл анхаарлаа ашиглан бодит байдлыг өөрчлөх ийм чадварыг бол хэлдэг. За энэ бол хүн болгонд нуугдсан таны дотоод өөрийн мөн чанар гэж бол ойлгож болно. За тэгээ би энэ удаагийнхаа уншлагыг 4 групптэй хийсэн байгаа. За энэ 4 групп маань болохоор 4 элементийг дотор агуулсан байгаа. Агаар, гал, ус, газар гэсэн 4 элементтэй. За агаар нь бол оюун санаа, оюун бодол. За гал гэдэг нь болохоор эрч хүч, зориг, хүсэл тэмүүлэл. За ус нь болохоор сэтгэл мэдрэмж, зүн совин. За дээрэс нь газар нь болохоор бодит байдал, материаллык байдлыг бүтээх гэсэн ийм 4 чадварт элементэд хуваасан байгаа. За тэгээд энэ 4 карт нь болохоор дөрвөлээ аль нь ч байж магадгүй. За тийм болохоор та бүхэн маань өөртөө татагдчихвээ картаа олохын тулд илүү чимээгүй орчинд, намгүй орчинд за энэ 4 зургийг хөзрийг маань харж агаад хамгийн татагдчихвээ картаа сонгоод тухайн группийнхаа уншлагыг хүлээн авч сонсоорой. За тэгээд групп сонголт руугаа орцгоё. 1-р групп, 2-р групп, 3-р групп, 4-р групп. Нэгдүгээр группийн маань уншлах эхлээд бэлэн болсон байна. За нэгдүгээр группийн маань та бүгдийн сонгож авсан гол хөзөр бол Star одны хөзөр байгаа. За тэгээд 3 гол хөзөртэй байгаа. Queen of Swords, Star, за дээрэс нь Ace of Swords. За тэгэхээр ер нь бол та бүгдийн маань сонгосон. За энэ 3 гол хөзрөөрөө та бүгдийнхаа элементийг тодорхойлох юм бол та бүхэн маань агаар элементтэй. За дээрэс нь таны дотоод ичээ, таны дотоод магийн хүч гэдэг бол ерөөсөө таны оюун ухаанд оршдог, таны оюун ухаан, бодол гэдэг зүйл бол таны дотоод хүч гэдгийг эдгээр 3 гол хөзрөөс бол харж болно. За тэгэхээр та бүхэн маань ямар ч нэг юм бодлоотой, за нэг юм бодлын төөрөгдөл ч гэдэм үү те, иймэрхүү зүйлээс та бүхэн маань үнэн зөвийг олж чаддаг, хайж чаддаг. За дээрэс нь өөрийнхөө дотоод гэрлийг олж чаддаг. За дээрэс нь үнэнч байдал, за дээрэс нь оюун ухаан гэдэг бол ерөөсөө таны дотоод хүч. Та бол өөрийнхөө оюун ухаанд бүрэн итгэдэг. За дээрэс нь танд байгалийн өгөгдөл нь таны оюун ухаан гэж бол ойлгож болно энэ 3 хөзөрнөөс. За тэгээд таны үг, за дээрэс нь нэг юм зүн совин гэдэг бол ерөөсөө ийм эмчилгээний хүчтэй гэдгийг бол агаар элементээсээ харж болно. За тэгэхээр таны үг, таны зүн совин гэдэг зүйл ингээд ийм таны бодсон бодол биелдэг. За дээрэс нь зүн совин сайтай. За дээрэс нь та ингээд бодлороо эмчилгээний бас хүчтэй гэдгийг, таны дотоод хүч бол эмчилгээний хүч гэдгийг бол бас энэ агаар элементээс бол харж болно. Жишээлбэл та өөрөө өвдөх үед, за хүүхэд өвдөх үед систем үү те, яг бодлороо хүүхдээ эсвэл өөрийгөө ч юм уу эмчлэх бүрэн хүчтэй. За дээрэс нь таны үг амнаас гарсан үг те, ер нь бол юм биелэх айгүй юм өндөр магадлалтай байдаг. Таны дотоод хүч бол үг, дээрэс нь таны оюун бодол, сэтгэлгээ, зүн совин, за тэгээд нэг юм эмчилгээний хүчтэй гэдэг бол энэ 3 хөзрөөсөө бол харж болно. За тэгээд та бол бусдад айгүй юм уран зоригийг түгээх гэж ирсэн. За дээрэс нь та бусдын нэг юм бодлын төөрөгдөл ч гэдэг юм уу те, ямар ч л байсан нэг юм бодлын дундаас та тэр хүмүүст ингээд урмын үгийг нь хэлж чаддаг. За тэр бодлыг нь бас тэр бодлын нэг юм төөрөгдсөн байдлаас нь гаргахад ийм удирдахч болж туслалцаа үзүүлэх бүрэн чадамжтай гэдгийг бол эдгээр 3 хөзрөөсөө бол харж байна. Тэгэхээр та бүхэн маань ойр дотныхоо хүмүүст уран зоригийнхоо үгийг харамгүй хайрлаж авах хэрэгтэй байх нь байна. За дээрэс нь өөртөөх ч гэсэн өөрийнхөө бодол мэдрэмжинд байнгын итгэж авах хэрэгтэй байх нэ. За эдгээр ингээд 3 хөзрөөсөө бол таны дотоод магийн хүч бол оюун ухаан гэдгийг
энэ 3 хөзөр маань илтгэж байна. За тэгэнгүүт би одоогийн төлөв байдал таны ер нь одоогийн төлөв байдал ямар байгаа вэ гэдгийг 2 хөзрөөр татаж гаргаж ирсэн. За тэгэнгүүт 9 саваа доошоо гарч ирээд judgment хөзөр бас гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та сүүлийн үед маш их юм ядралттай. За дээрэс нэг юм бууж өгөхөд бэлэн. Тэгээ бууж өгөхөд ер нь бол юм хөрсөн байж магадгүй гэмээр айгүй юм ядралттай дотоод нэг юм сэтгэлгээ болон бие махбодын аль альных нь нэг юм байдал нэлээд юм хэцүүхэн байгааг бол энэ хөдрөөс бол харж болно. За тэгэнгүүт judgment хөдөр гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө магадгүй энэ 1-р бүлгийг та сонгоод за дээрээс миний бичлэгийг бас үзсэн нь бол энэ ингээ таны сүнсний хувьд те сүнсний төвшөнд таныг сэрэг цаг болсон гэдгийг ингээд дамжуулж байгаа бичлэг гэж бол ойлгож болно. Энэ бол ингээд таны ингээд бууж өгөх за дээрэс нэг юм гутралд орох ч гэдэм үү те ийм ядарсан байдалд ч гэдэм үү иймэрхүү зүйлээс ерөнхийдөө сэрэг цаг чинь бол ирсэн. Ерөөсөө та бол хангалттай хүчтэй өөрийгөө дахин төрүүлэх цаг чинь ингээд ирсэн гэдэг тохиог энэ judgment хөзөр маань бол гаргаж идэг. За тэгэхээр нийлүүлээд харах юм бол та маш олон зүйлийг давсан, даван туулсан. За одоо бол харин өнгөрснийг артаа орхиод дотоод дуу хоолойгоо сонсох үе чинь бол ирсэн байна гэдгийг энэ 2 хөзрөөсөө бол харж болно. За тэгэхээр та 1-р бүлгийг зүгээрч нэг сонсоогүй энэ бичлэгт бол зүгээрч нэг орж ирээгүй гэдгийг энэ judgment хөзөр маань бол танд сануулж байна, хэлж байна. За тэгээд таны дотоод одоо энэ магийн хүчний маань их үүсвэр юу вэ гэдэг асуултанд болохоор chariot дээрээс нь wheel of fortune гэдэг 2 их аркан манаас гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та ийм зоригтой, маш ийм хөдөлгөөнтэй. За дээрээс нэг ийм орчлон цаг хугацаа те ийм хувь тавилан яг одоо ингээд таныг дэмжиж байгаа гэдгийг бол энэ 2 үзрээс бол харж болно. Та бол ингээд маш ийм зоригтой, хөдөлгөөнтэй, хүсэл тэмүүлэлээр дүүрэн байх үедээ таны ингээд ирч хүч. Тэгээ энэ одоо ингээд магийн хүчний маань үүсвэр бол ерөөсөө энэ байх нэ. Та бол ингээд хөдөлгөөнтэй байгаа, хөдөлгөөнтэй ямар нэгэн зүйлийг эхлүүлж идэг, ажил төрөлтэй шин зүйл рүү тэмүүлэх жах үед бол таны ингээд ирч хүч бол энэ зүйлээсээ ингээд урам авч илүү одоо ингээд гэрэлтчихийдэг гэдгийг бол энэ өдрөөс харж болно. За дээрэс нь танд ингээд ийм шийдвэр гаргавал одоо ерөөхдөө бүх зүйл ингээд нэг юм урагшлах бүрэн боломжтой гэдгийг бол энэ хөдрөөсөө бол харж болно. Одоо ерөөсөө л та ингээд өөдөө урагшаага тэмүүлэх хэрэгтэй. Орчлон ертөнцийн ерөөсөө таны ингээд замыг нээж өгөхөд бол бэлэн байна. Таныг дэмжихэд бол бэлэн байгааг энэ 2 хөдрөөсөө бол харж болно. Та бол одоо ингээд маш адтай, одтой тий яг л нэг юм зөв цаг үедээ явж байгаа гэдгийг бол энэ хөдрөөдөөс бол харж болно. Тэгэхээр яг энэ зөв цаг үеийг энэ зөв цаг энэ хувь тавилангийн эргэлт энэ бүх зүйлийг ашиглаад та бүхэн маань ямар нэгэн үйл хөдлөл хийх хэрэгтэй шүү гэдгийг бол бас сануулмаар байна. За тэгээд таны энэ магийн хүчний маань ер нь бол саад болж байгаа зүйл. Ер нь бол юу вэ? Таны дотоод хүчинд бол ийм саад болж байгаа зүйл юу вэ гэхээр хоёулаа капсаа гарч ирсэн. За тэгэхээр энэ бол сэтгэл мэдрэмжтэй холбоотой бол танд ийм саад бий болтоо гэдгийг бол энэ 2 үзээс харж болно. За дээрээс нь танд заримдаа нэг ийм мэдрэмж нь хит гүн орох. За дээрээс нь хит олон сонголт донд төөрөх. За ийм үе бол таны ингээд нэг юм саад болдог үе гэж бол ойлгож болох нэ. Тэгэхээр та бүгд маань ерөөсөө өөртөө та бүгдд маань ингээд дотоод тэнцвэрийг олох. За дээрээс нь хит олон сонголтын донд эргэлзэхгүйгээр өөрийнхөө зүн совинг, өөрийнхөө дотоод мэдрэмжийг ер нь бол сонсоод зүрх сэтгэлээ дагаад аль зам нь одоо зөв болохыг бол та бүхэн маань өөрсдөө хангалттай олж мэдэх боломжтой учраас өөрийнхөө дотоод сэтгэл мэдрэмжийг, өөрийнхөө дотоод сэтгэлээ зүн совингоо бол сонсох хэрэгтэй. Тэгж чадах юм бол энэ олон бодлын төлөөс энэ олон сэтгэл хөдлөл бодол ийм төөрөгцсөн хийсвэр зүйлүүдээс та бүхэн маань салаад яг ийм эхний ээлжинд те ер нь бол танд хамгийн ихэнд хэрэгтэй байгаа сонголтоос эхлээд цөөлөд явах хэрэгтэй бөгөөд ер нь бол ингээд өөрийнхөө сэтгэл санааг сэтгэл зүрхийг ер нь бол сонссноор та бүхэн маань зөв замыг олж чадна гэдгийг бол энэ хөдрөөс харж болж байна. За тэгэхээр ер нь бол та бүхэн маань өөрийнхөө хүчийг саад болж байгаа зүйл бол ерөөсөө хит их бодол, хийсвэр зүйл, за дээрээс нь сэтгэл мэдрэмжийн хувьд хит их дээшээ доошоо савлах зүйл ах нь байна. Тэгэхээр аль болох өөртөө тэнцвэртэй хандаж сэтгэл мэдрэмжэндээ те аль болох тэнцвэртэй хандаж чадах юм бол ер нь бол ингээд таны саад дотоорыг бол давхад бол тун амархан те боломжтой бол харагдаж байна. За тэгээд
таны дотоод энэ хүчийг, дотоод энэ магийн хүчийг ер нь бол яаж сэргиэх вэ? Яаж одоо ингээд түлхүүр үг нь юу юм бэ? Тэ сэргиэх зүйл нь юу юм бэ гэхлээр ерөөсөө л та хоёр бол ингээ хоёулаа once-ийн өдөр гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө л та ингээд өөрийгөө дотроос нь асаах хэрэгтэй. Өөрийнхөө эрч хүчийг бий болгох хэрэгтэй, тэ. Өөрийгөө ерөөсөө нуухай болох хэрэгтэй. Та бол ерөөсөө энэ орчлон хорвоод гэрэлтэх гэж, тэ, гол өдөр маань ч гэсэн стар байгаа. Тэгэхээр ерөөсөө л та энэ ертөнцид гэрэлтэх гэж ирсэн хөө. Тэгэхээр ерөөсөө та урд нь ингээд эргэлздэг байсан ч гэсэн, өөртөө эргэлзэхтэй ийм үе танд байсан ч гэсэн, одоо бол өөртөө ихтгэлтэйгээр алхах цаг нь бол ирсэн. Өөрийгөө хангалттай ирээдүрүүгээ хангалттай өөртөө итгээд өөрийгөө нуухай болоод ирээдүрүүгээ гэрэлтээд зөрөгтэй алхам хийе гэдэг хөзөр бол гарч ирсэн байна. Тэгэхээр энэ бол Wheel of Fortune, за Chariot, за Judgment, за дээрэс нь ингээд таны сэргээх зүйл ингээд бүгд л таныг ямар нэгэн зүйлийг хийх ёстой, ямар нэгэн зүйлийг эхлүүлэх ёстой, урагшаага алах гэдэг хөзрүүд бол ингээд араасаа ингээд гарсан бол байгаа харагдаж байна. Тэгэхээр ер нь бол нэмээд хэлэхэд бол ажил төрлийн тал дээр ч гэдэг юм уу, те, ямар нэгэн зүйл, шинэ зүйл, шинэ төсөл ч гэдэг юм уу, ямар нэгэн зүйл эхлүүлэх гэж байгаа бол тийм бодол хэрвээ танд төрсөн байгаа бол энэ зүйлээ заавал хэрэгжүүлээрэй. Тэгэх юм бол юм урт хугацаанд танд бол ингээд танд гэрэлтэх боломжийг, өсөх боломжийг, те, ер нь бол өгнө гэдэг бол давхар бас мессеж надад бол орж ирээд байна. За тэгэхээр ер нь л та өөрийгөө дотоод хүчээ сэргээх үг нь бол ерөөсөө л өөрийгөө нуухай болгох, өөрийгөө гэрэлтхийг зөвшөөрөх, өөртөө итгэх, ерөөсөө л өөрийнхөө дотоод гал эрчмийг бас нээх хэрэгтэй. Ингэж чадах юм бол та бол ингээд өөрийгөө бүрэн одоо энэ магийн хүчийг сэргээж чадах нэ. За тэгэхээр өөрийнхөө дотоод энэ магийн хүч, энэ оюун ухаан гэдэг зүйлийг та бүхэн маань энэ саадыг даваад өөрийгөө бүрэн гэрэлтүүлээд, те, ингэж чадсанаар өөрийгөө бүрэн одоо эрчмээ, те, хийж чадсанаар та бүхэн маань ер нь бол ирээдүйд илэрлэл нь юу юм бэ гэхлээр 3-ын зоос, дээрэс нь хатны зоос гарч ирсэн байна. За тэгэхээр ер нь бол таны ухаан, за мэдлэг, за дээрэс нь бодит боломж, бат бөх одоо үндэс суур гэд энэ зүйл бол ингээд таны ингээд ирээдүйн илрэл болж гарч ирнэ. Та тэгэхээр ингээд бусадтай хамтран ажиллах, за дээрэс нь үн цэнтэй зүйл бүтээх тал дээр, за дээрэс нь өөрийнхөө мэдлэг одоо ингээд суур хэрэгцээ, бат бөх одоо суур хэрэгцээг өөртөө төвлөрүүлж чадах нь байна. Тэгэхээр ерөөсөө өөрийнхөө дотоод хүчийг, өөрийнхөө дотоод оюун бодлыг та бүхэн маань сэргээж чадсанаар таны ингээд гэгээрэлтэй зүгээр нэг дотоод мэдрэмж биш, энэ бол ерөөсөө таны ирээдүйн замаа гэдэг зүйлийг бол та бүхэн маань ойлгох болох нэ. Энэ зүйл бол ингээд таны ирээдүйн бол илрэл болж тарах нь. За тэгэхээр бол ерөөсөө таны ичид бол оюун ухаан, за дээрэс нь үгэндээ анхаарах хэрэгтэй ах нь, те, өөрийгөө дандаа одоо manifest affirmation гэдэг зүйлийг бол тантай бол ингээд салшгүй холбоотой байх нэ. Тэгэхээр үг гэдэг бол үгний хүчтэй, оюун санааны хүч гэдэг бол таны бол ид шид гэж бол та ойлгож болно. Дээрэс нь үннээ илэрхийлэх чадвар бол танд ингээд бат оршиж идэг, үнэн мөнийг олох, те, өөртөө зоригтой байх. За энэ бол ингээд таны байгалийн өгөгдөл. За дээрэс нь өөртөө итгэж дуу хоолойгоо ил гаргахад ерөөсөө ертөнц өөрөө ингээд өөрчлөгднө. Та бол ингээд гэрлэр ингээд удирдах гэж, те, өөрийнхөө гэрлийг асаах гэж ерөөсөө ирсэн хүн гэдгийг бол та бүхэн маань миний энэ бичлэгнээс бол ойлгоод гарах байх гэж бол найдаж байна. За тэгэхээр таны дотоод та бүхэн маань өөрийнхөө дотоод хүчтэндээ итгээд ирээдүрөөгөө маш эрч хүчтэйгээд урагшлах цаг нь бол ирсэн гэдгийг бол эдгээр хүзүүдээс бол харж болж байна. За тэгэхээр та бүгдийн маань элемент бол агаарын элемент авах нь байна. Тэгэхээр та бүхэн маань агаар салхинд сайн гарч байгаа хэрэгтэй авах нь байна, те. Ер нь салхины чимээ ч гэдэм үү, иймэрхүү зүйлийг бас сонссон тохиолдолд та бүхэн маань нэг юм дотоод энерги бас цэвэрлэх, сэргээх бас бүрэн боломжтой гэдгийг бол сүлд нь хэлье. За ингээд хэрвээ миний 1-р группийн маань сонгосон хүмүүсийн маань уншлага танд таалагдсан бол за та бүхэн маань комент хэсгээр гол хөзөр болох од бас комент хэсэг дээрээ бичиж үлдээгээрэй. Тэгэх юм бол таныг сүнсний төвшөнд та бүхэн маань бас энэ мессежийг авсан, дотоод дуу хоолойгоо бүрэн сонсож ирээдүрүүгээ, те, яг өөрийнхөө энэ эдгээр миний одоо сайлж уншсан шиг та бүхэн маань үйл хөдлөл хийхэд бэлэн болсон гэдгийг сүнсний төвшөнд та бүхэн маань хүлээн зөвшөөрж байгаа гэж бол ойлгох болно. Тэгэхээр та бүхэн маань комент хэсэгт
од гэдэг эможиогоо тавиараа үлдээгээрэй. За ингээд энэ удаагийн маань бичлэг дуслаа. Дурсамж таарат байлаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. 20 дугаар бүлгийн маань уншлах эхлэхэд бэлэн болсон байна. За 20 дугаар бүлгийн маань гол карт бол сан нарны хөтөр байгаа. За тэгэхээр 20 дугаар группыг сонгосон хүмүүсийн маань дотоод одоо eat shit дотоод магийн хүч маань бол гал шиг одоо халуун хүсэл эрмэлзэл, урам зориг. За дээрэс нь амьдралын эрч хүч гэдэг бол таны дотор оршиж идэг бөгөөд энэ бол одоо таны магийн хүч, дотоод хүч юм аа. За та бусдад бол гэрэл гэгээг, урам зоригийг өгдөг юм төрөлхийн гэгээлэг одоо хүн. За тийм болохоор та бүхэн маань эргэн тойрныхоо хүмүүст үргэлж юм нар шиг те гэрэл гэгээг, халуун дулаан мэдрэмжийг, за урам зоригийг, итгэл найдварыг бол өгч байдаа гэдгийг энэ хөдрөөсөө бол харж болно. За тэгэхээр та бүхний маань гол зорилго бол гадагшаага те энэ дотоод энэ гэрлийг гадагшаага ойр дотныхоо хүмүүст болон өөрөө тэр дулаан мэдрэмжийг одоо хүртэх. За тэр эрч хүчийг болон одоо тэр одоо нэг юм ойр дотныхоо хүмүүсийг те дулаацуулах, дулаан мэдрэмжийг өгөх, итгэл, урам зоригийг бол өгөх бол таны дотоод зорилго маань байх нэ. За би тэгээд одоогийн таны төлөв байдлыг бас 2 өдрөөр гаргаж ирсэн. За тэгэнгүүт King of Cups дээрээс нь 7-гийн сэлэм гарч ирсэн. За тэгэхээр та бүхэн маань одоо таны нөхцөл байдал, одоогийн сэтгэл мэдрэмж бол жоохон юм доохон дотгошоогоо ч гэдэм үү, тайван тий. За ингээд бусад нэг юм гадна талаас харахад юм тайван тогтун ч гэдэг юм нэг тийм мэдрэмжтэй таныг бас харж байгаа. Та өөрөө ч гэсэн тийм байх гэдэг хичээж байгаа байж магадгүй. За зарим тохиолдолд та бүхэн маань нэг юм сэтгэл мэдрэмжээ нуухын тулд за итгэлээ те зарим тохиолдолд таны итгэлийг алдаад та ингээд сэтгэлээ ингээд нэг хамгаалах зорилгоор ч гэдэг юм уу жоох юм бусдад худлаа хэлэх, жүжиглэх ч гэдэг юм уу те өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг нуух гэдэг ийм байдал бас та бүхэнд маань илэрдэг байж магадгүй. Хэрвээ тийм бол та бүхэн маань таны дотоод хүч гэдэг бол ийм чин сэтгэлтэй, чин одоо үнэнч байдал. Энэ бол таны дотоод хүч. Тийм болохоор өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг өөрийнхөө юу бодож байгааг ерөөсөө нуухай болох хэрэгтэй. Таны дотор байгаа одоо галыг те дахин ил гаргахын тулд ерөөсөө ийм үнэнч мэдрэмж үнэнчээр одоо мэдрэмжээ илэрхийлэх маань одоо таны дотоод магийн хүчийг эрчимжүүлэхэд бол хэрэгтэй, тустай гэдгийг бол энэ өдрөөс бол харж болно. Тэгэхээр өөрийнхөө мэдрэмжийг ерөөсөө нууж хаалхгүйгээр илэрхийлэх үедээ илэрхийлдэг байх хэрэгтэй гэдэг тохиог энэ хөзрүүд маань бол өгч байгаа. За тэгээд би 2 дахь асуултаа болохоор таны магийн хүч, таны дотоод хүчний одоо их усүр нь юу юм бэ гэж асуусан. За тэнгуут judgment хүзэр дээрээс нь Ace of Pentacles гарч ирсэн. За тэгэхээр би одоо энэ хүзрийг яг тайлбарлахдаа бол таны одоо ингээд шин боломж, за дээрээс нь таныг ингээд шин боломж, шин бодол, шин одоо хэрэгжиж буй зүйл. За энэ бүхэн маань ингээд шин зүйлээс та бүхэн маань дотоод их усүрээ авдаг. Одоо тэр нь маань ингээд цэнэглэгддэг. За дээрээс нь хүүхэн талаасаа та бүхэн маань одоо нэг юм таны юм дахин төрөлтийн гэх юм уу дотоод дуу хоолойгоо сонсох те шин боломж ирж буй гэсэн бас ийм тохиог энэ 2 өдрөөс харж болно. Тэгэхээр ер нь бол өөрийнхөө дуу хоолойг сонсоод урагшаа алхах те шин эхлэлд ер нь бол бэлэн байгаарай, бэлдээрээ таныг шин одоо зүйл хүлээж байгаа шүү гэдгийг бас ертөнц дэлхий таны дотоод дуу хоолой болон таны хамгаалагч сүнснүүд маань бас таныг энэ шин зүйлд бас бэлтгэхэд бэлтээрээ бэлэн байгаараа гэдэг бас тохиог өгч байна. Тэгэхээр танд ямар нэгэн байдлаар ойрын хугацаанд шинэ боломж те шинэ зүйл рүү эхлэх, шинэ зүйлийг эхлэх ийм дотоод дуу хоолой орж ирсэн тохиолдолд та бүхэн маань өөртөө ихтэйгээр шийдвэрээ гаргаж те яг энэ шинэ эхлэлдээ бэлдээд тэр зүйл рүү заавал хэрэгжүүлээрэй. Тэгэх юм бол ийм урт хугацаанд бас танд үр хөгжөө өгөх зүйл байгаа шүү гэдгийг энэ хөзөр маань бол сануулж байна. За тэгээд би дараачихаа асуултыг батлахлаар таны энэ дотоод хүчинд саад болдог зүйл ер нь юу юм бэ гэж бол асуусан. За тэгсэн чинь 7-гийн зоос дээрээс нь 9-ийн саваа гарч ирсэн. За тэгэхээр та маш их ичээсэн, олон зүйл одоо ингээ хөдөлмөрсөн. Гэхдээ ерөөсөө нэг юм үр дүнгээ хараагүй, эргэлзээд за үр дүнгээ харахаас өмнө одоо бууж өгөх гэдэг юм уу? Дотоод өөртөө эргэлзэх
За дээрээс нь жоохон залхах ч гэдэг юм уу те хойрог байх. Иймэрхүү үргэлжлүүлэх нь зөв үү буруу юу ч гэдэг юм уу. Иймэрхүү нэм туушгүй байдал бас таны ийм дотоод эрч хүчийг ч гэдэг юм уу дотоод энэ магийн хүчийг маань солруулж идэг зүйл байх нэ. Тэгэхээр та бол маш юм тууштай байх хэрэгтэй байх нь байна. За дээрээс нь өөрийнхөө нэг юм гал ирмэлзэл маань ерөөсөө мөхөөгүй те бөхөөгүй үед та ерөөсөө юм энэ зүйлийг бол төр зүрийн туршилтаа, төр зүрийн одоо давах хөстэй саадаа гэж бодох хэрэгтэй. Тэгэхгүй бол болоогүй бахад те ерөөсөө нэг юм үр дүнгээ харах болоогүй бахад наан нь ингээд бууж өгөх гээд авах вэ. Аливаа зүйлд ямар жоох юм хурдан бууж өгдөг, хурдан шантардаг ч гэдэг юм уу те. Иймэрхүү зүйл маань бол таны дотоод хүчийг бол сулруулж идэг, саад болж идэг зүйл байх нэ. Тэгэхээр бол та бүхэн маань илүү тууштай байх тал дээр за илүү одоо нэг юм үр дүнгээ хартал хичээдэг. За илүү нэг юм тууштай те аливаа зүйлийг ингээд нэг юм хаяхгүй үр дүнгийн үзэх хүртлээ ингээд нэг юм хичээдэг байх тал дээр бас анхаарах хэрэгтэй. Таны одоо саад болж байгаа зүйл бол те ер нь л юм шантармтай байдал маань бол танд ингээд саад болдог байх нэ. За тэгэнгүүт таныг сэргээдэг зүйл. Таны дотоод энэ хүчийг сэргээх түлхүүр үг нь юу юм бэ? Таны энэ дотоод энэ гал арчим хүчээ сэргээдэг энэ ирч хүчтэй байдлыг энэ одоо дур булаан байдлыг бий болгодог зүйл маань сэргээх хүчин зүйл маань юу юм бэ гэхээр ерөөсөө таны бүтээч байдал зээрээс нь гоо уцаглан ур чадвар гэдэг зүйл. Ерөөсөө таны түлхүүр үг бол гоо уцаглан бүтээч байдал ур чадвар байх нэ. Тэгэхээр ерөөсөө та бүхэн маань ийм гарын дүүтэй те айгүй ийм сэтгэлээ шингээж одоо хийдэг зүйлээр одоо ингээ амьдралаа цэгцэлэх бүрэн боломжтой цэцэглүүлдэг те маш амттай гоё хоол идэг, маш гоё юм ойдог ч гэдэг юм уу. Гараараа хийж байгаа бүх зүйл маань одоо таныг сэргээж идэг. За дээрэс нь таны дотоод гоо сайхан, гадна гоо сайхан энэ одоо кинофонц маань хүртэл гарч ирсэн гэхлээр таныг бол үнэхээр юм гадна талаасаа те юм сэтгэл татам дур булаам. За тэнгуут импресс маань болохоор таныг дотоод гоо сайхан дотоод нэг юм зөөлөн байдлыг бас илэрхийлсэн хөзөр байдаг. Тэгэхээр яхаарахгүй та бол дотрооч гаднаач ингээд гэрэлтж идэг. Яг л энэ нар шиг гэрэлтж идэг те. Үнэхээр юм гоо өсгөлнтэй гэдэг бол энэ хөзөрд маань бол харж байна. Тэгэхээр сэргээх таны энэ дотоод эрч хүчийг сэргээх зүйл маань юу вэ гэхээр энэ гоо сайхан байдал. За дээрэс нь хөдөлмөр гэдэг зүйл байсан. Тэгэхээр ерөөсөө ингээд гоё амттай хоол хийж өгөх. За дээрэс нь гарын үрд үгээ те шингээсэн гараараа хийсэн зүйл маань таныг эрч хүчийг бол одоо сэргээдэг байх нь. За дээрээс нь таны дотоод сайхан болон гадаад гоо сайхнаа тийм энэ зүйлтэй бол анхаарах одоо жишээлбэл юу гэдгийг скин кэр шинэ скин кэр авах ч гэдэм үү гоё гараар зүйл бүтээх гэсэн шиг яг ийм хумсаа будах тийм ямар нэгэн ийм гадаад нэг ийм гоо сайхантай холбоотой ямар нэгэн зүйл хийхэд бол энэ зүйл маань бол таны ингээд эрч хүчийг ингээд цэнгэлж идэг, сэргээж идэг, урам зориг чинь ингээд өдөөж идэг байх нэ. Тэгэхээр надад бол ягаад ч юм битгөө айгу гоё хоол хийдэг те гарын урд үтэй за нэг ийм байгаа учраас бас нэг ийм хумсаа гоё шинээр будах. За дээрэс нь мейкап тийм үү те иймэрхүү бүтээгдэхүүн шинэ минээр авах иймэрхүү нэг юм гоо сайхантай анхаарах ч тийм иймэрхүү зүйл маань амттай хоол хийх иймэрхүү ямар нэгэн бүтээлч байдал маань ерөөсөө таны ийм сэргээд таныг ингээд сэргээж идэг. Та тэр зүйлээсээ ингээд эрч хүчийг баяр баясгалан те авч идэг гэдгийг бол энэ хоёр үзрээс бол харж болно. За тэгэхээр ерөөсөө таны амьдралын зорилго бол ерөөсөө ийм бусдыг бас ийм баяр баясгалантай болгох, урам өгөх. За дээрээс нь юм бүтээлч замаар гэрлээ түгэх гэдгийг бол харж болно. Тэгэхээр магадгүй таныг хийсэн хоолыг ч гэдэм үү таны гараар ямар нэгэн бүтсэн зүйлийг бусад хүмүүс хараад маш их одоо баяр баясгалан мэдэрдэг гэр бүлийн ойр дотны хүмүүс чинь те энэ зүйл нь ингээд тэдгэр хүмүүст болон танд ийм гэрэл гэгийг бий болгож идэгөө гэдгийг бол энэ хөдрөөсөө харж болно. Тэгэхээр ерөөсөө таны түлхүүр үг бол бүтээлч байдал үсгэлэнгоо гэдэг бол таны бол түлхүүр үг байх нэ. Тэгэхээр эдгээр дээр анхаарах юм бол таны ингээд дотоод хүч маань сэргэж идэг байх нь. За тэгэнгүүт би дотоод хүчээ ерөөхдөө энэ магийн хүчээ сэргээж чадсанаар илүү ингээд ирээдүйд илрэх зүйл нь юу юм бэ гэж хөзөр гарсан. За тэгэнгүүт Knight of Pentacles дээрээс нь өхлийн өдөр гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та ингээд нэгэн хэвийн байдал одоо энд ч гэсэн ингээд гарсан тий жоохон юм нэгэн хэвийн байдлаасаа ер нь бол гарах гээд ингээд оролцож байгаа хэрнээ
бүрэн одоо ингээд гарахгүй байгаа, бүрэн одоо хувиралтыг ингээд хойшлуулад байгаа дахин төрөлт ч гэдэг юм уу те, дахин одоо сүнсний төвшөнд дахин төрөлт гэдэг зүйл маань өөрийн өмнөх итгэл үнэмшил, за бодол ч гэдэг юм уу, иймэрхүү зүйлийг дахин шинээр эхлэхийг бол хэлж идэг. За тэгэхээр та тэр зүйлээ ингээд хойшлуулад байгааг энэ хуудраас бол харж болно. Тэгэхээр ерөөсөө шинэ хүн болох, шинэ одоо үзэл бодолтой болох, одоо шинээр энэ дотоод гал эрчим хүчээ сэргээхэд энэ зүйлийг ерөөсөө хойшлуулах одоо болох хэрэгтэй. За дээрээс нь шинэ хүн болохын тулд одоо хуучнаа үнэхээр ингээд орхих хэрэгтэй цаг, орхих хэрэгтэй гэдэг бол эдгээр хөдөлгөөнд мал харуулж идэг. Тэгэхээр ерөөсө дотоод айцаа орхих хэрэгтэй байх нь байна. За дээрээс нь шинэ дүр төрх чинь одоо ерөөсө ил гарахад ертөнц ингээд таныг дагаад таны ингээд дотоод ертөнц гадаад те хүрээлэл бүгд ингээд дагаад өөрчлөгднө. Тэгэхээр ерөөсө тэр зүйлд итгэлтэй байх хэрэгтэй. Яг л өөрийнхөө одоо энэ дотоод эрчмийг, дотоод гал эрчмийг сэргээж чадсанаар энэ одоо таны дахин төрөлт, дахин одоо шинэ боломжууд тань дээр бас нээлттэй ирнэ. Тэгэхээр ер нь бол хуучин зүйлээ зоригтойгоор орхих хэрэгтэй гэдэг бол хөзөр гарч ирж байна. Тэгэхээр ер нь бол та дотоод хүчээ сэргээж чадсанаа таны ирээдүйн илрэл бол та ингээд шинээр бий болох. Шинэ одоо өөрийнхөө айцыг орхиж чадах. За дээрс шинэ дүр төрхтэйгээр таны хүрээлэн буу орчин, таны дотоод ертөнц ер нь л ингээд өөрчлөгднө гэдгийг бол энэ хөзрөөс бол харж болно. Тэгэхээр ер нь бол таны дотор бол доторх гал эрчим хүч бол ерөөсөө унтардаггүй. Та өөрийн мэдрэмж, за хүсэл мөрөөдөл, за зоригтой ингээд итгэж чадах юм бол амьдрал чинь ингээд илүү ингээд гэрлээр дүүрээд, илүү гэрэлтэйгээр, итгэлтэйгээр одоо ирээдүг рүүгээ амьдрал чинь те бас ингээд өөрчлөгднө. За тэгээд ер нь бол ийм нар гэдэг зүйлтэй таныг ингээд дуудаж байна. Өөрийгөө ингээд ил гаргаа, өөрийнхөө одоо гэрлэн бай, тэ? Өөрийнхөө гэрлийг хасаа гэдэг бол ийм мессежүүдийг бол танд өгөх хэрэгтэй одоо уншлага байсан гэж бол надад санагдчихэв. За тэгээд 20 дугаар бүлгийн маань бол уншлага дуусч байна. Хэрвээ танд миний энэ 20 дугаар бүлгийн дотоод магийн хүчний талаарх уншлага маань тантай таарад, танд таалагдсан бол за дээрэс нь та үнэхээр энэ өөрчлөлтийг өөрсдөө дотроосоо хийхийг хүсэж байгаа бол за сүнсний төвшөнд за энийг ингээд хэрэгжүүлэхэд би билэн гэдэг тохиог та бүхэн маань миний YouTube сувгны одоо энэ бичлэгний доор нарны эможиг та бүхэн маань үлдээгээрэй. За тэгж одоо үлдээснээр та бүхэн маань шинэ ирээдүг рүү явах, шинэ хүн болох. За дээрэс нь өөрийнхөө зорилгыг ойлгосон гэж одоо сүнснийхаа төвшөнд те илрэл одоо гэж үзээд та бүхэн маань нарны эможиг энэ комментэнд үлдээцгээгээрэй. За ингээд 20 дугаар бүлгийн маань уншлага дуусч байна. Дурсамж таратайлаа. Дараач хэмжлэг хүртэл баяртай. 3 дугаар бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 3 дугаар бүлгийн маань та бүхний сонгосон гол карт бол Temperance хөзөр байгаа. За тэгэхээр Temperance хөзөр маань болохоор таны сэтгэлийн тэнцвэртэй байдлыг бол илтгэж идэг хөзөр байгаа. За тэгээд үлдсэн гол картууд маань болохоор Queen of Cups, за дээрээс нь Ace of Cups байгаа. Тэгэхээр л 3 хөзөр маань гурлаа аягны хөзөр таны сэтгэл мэдрэмжийг бол илэрхийлсэн хөзөр байдаг. За тэгэхээр ер нь бол 3 дугаар группийг сонгосон хүмүүсийн маань дотоод магийн хүч гэдэг зүйл маань сэтгэл мэдрэмж, за зөн совин хайр гэсэн зүйл маань бол таны дотоод одоо хүч байх нэ. За та бол бусдын одоо мэдэрч чаддгүй хүн мэдрэмжийг ойлгодог, мэдэрдэг. За бусдад чин сэтгэлээсээ хандаж, чин сэтгэлээсээ одоо туслахыг маш их хүсдэг. За таны одоо сэтгэлийг та бол тэг бусад хүмүүсийн сэтгэлийг эдгээдэг. За зөөлөн хүчтэй. За дээрэс нь өөрөөсөө ийм хайрын долгионыг дамжуулдаг хүн гэдгийг бол эдгээр 3 хөзрөөс бол харж болно. За тэгээд Queen of Cups маань таны зүн совинг, за дээрэс нь өрөвч нэмжин сэтгэлийг илэрхийлж байгаа бол Temperance хөзөр маань таны сэтгэлийн тэнцвэртэй байдлыг бол илэрхийлж байгаа. За тэгээд Ace of Cups маань болохоор таны шинэ хайр, шинэ одоо эдгэрлийг бол илэрхийлж байгаа гэж бол ойлгож болно. За тэгэхээр 3 дугаар бүлгийн маань сонгосон хүмүүсийн маань уншлага гол хүч маань болохоор сэтгэл мэдрэмж, зөн совин хайр, за дээрээс нь усны элементтэй гэдгийг бол эндээсээ бол харж болно. Тэгэхээр бол сэтгэлийн гүнээс те урсгасан одоо нэг юм
таны сэтгэл мэдрэмж гэдэг бол тийм гүнээсээ урссан одоо нэг юм мэдрэмжтэй гэдэг бол энэ хөдрөөдөөс бол харж болох нь байна. За дээрэс нь усны элементтэй гэдэг маань та бүхэн маань гол усны чимээнд маш их юм тайвширлыг мэдэрдэг. За дээрэс нь голын хажууд те далаач гэдэг юм уу тэнгэр. За иймэрхүү юм цэнхэр өнгө те усан цэнхэр өнгө ч гэдэг юм уу. Иймэрхүү зүйл маань танд ингээд тайвширлыг өгөхөөсөө гадна таны энергийг бас цэвэрлж идэг те сэргээж идэг гэдэг бол усны элементийнхаа зүйлээс бол ойлгож болно. За одоо би та бүгдийнхаа одоогийн төлөвийг 2 өдрөөр бол гаргаж ирсэн байгаа. За тэгэхээр 3 дугаар бэлтгэн дээр бол гарч ирсэн зүйл маань сүүлийн өдөр доошоо гарч ирсэн. За дээрээс нь 4 саваа гарч ирсэн. За тэгэхээр та бүхэн маань сүүлийн үед жоох юм аюулгүй байдлаа хамгаалах ч гэдэм үү тэрний тулд одоо ингэ шинэ эхлээс жоохон жоохон холдох тиймэрхүү байдалтай байсан байж магадгүй. За тэгээд өөрийгөө ингээд юм жоохон хязгаарлах те шинэ зүйлд бэлэн биш байгааг бол энэ фүлийн хөтөр маань л илэрхийлж идэг. За тийм болохоор ер нь бол та бүхэн маань шинэ зүйлээс ерөөсөө айх хэрэггүй, шинэ замаас те ерөөсөө айх хэрэг байхгүй. Яагаад тэгэхээр таны сэтгэл мэдрэмж гэдэг зүйл бол зүүн совин гэдэг зүйл бол таних маш өндөр хөгжсөн байдаг учраас та өөрийнхөө сэтгэл мэдрэмж одоо таныг тэр зүг рүү те дуудаад байгаа бол та бол тэр замыг сонгоод явах нь зөв өө. Таны сэтгэл мэдрэмж бол та ерөөсөө танд бол худлаа хэлэхгүй өөрийнхөө мэдрэмжэнд бол үргэлж итгэж явах хэрэгтэй. За дээрэс нь 4 саваа манас гарч ирсэн. За тэгэхээр таныг бол илүү юм тогтвортой байдал, за дээрэс нь гэр бүлийн халуун уур амьсгал, за найз нөхөд, за таны ойрон одоо хүрэл маань танд ингээд итгэл хүлээлгдэг. За таны ингээд түшиг тулгуур гэдгийг бол энэ хөдрөөс бол харж болно. Тэгэхээр таны дотоод гадна талын те тогтвортой байдал, гэр бүлийн одоо баяр баясгалан гэдэг зүйл бол танд ингээд одоогийн төлөв байдал дээр маань гарч ирж байна. Хэвийн сайхан байгаа гэдгийг бол энэ хөдрөөс бол харж болж байна. Гол нь ерөөсөө шинэ зүйлээс айх хэрэггүй гэдгийг бол фүлийн хөтөр маань бол анхааруулж байна. За тэгээд хоёр дахь асуулт маань болохоор таны энэ дотоод хүчний маань энэ магийн хүчний маань их усүр нь юу вэ гэдэг бол асуулт байсан. За тэгэнгүүт би энэ гарч ирсэн хоёр хөдрөө харах юм бол 3 дугаар бүлгийнхнийхаа дотоод их усүрийн асуулт гэхээс илүү өнгөрсөн шархаас одоо юу суралцах хэрэгтэй юм бэ гэдэг асуулт л гэж бол жоохон солимоор санагдаад байна. За яагаад тэгэхээр 3 сэлмээр та бүхний маань өнгөрсөн дөх юм сэтгэлийн шархыг те итгэл алдарсан байдал, зүрхний өвдөлт одоо гүн шарах. За энэ зүйлийг бол энэ хөдөр маань гуниг те энэ зүйлийг маань одоо энэ хөдөр маань илэрхийлж байгаа. За тэгэхээр энэ зүйлийг маань та бүхнийг Ace of Swords гарч ирснээр үннээр нь одоо хүлээн зөвшөөрөх цаг нь ирсэн. Энэ өнгөрсөндөг шархыг те эдгэрүүлэхийн тулд та бүхэн маань хүлээн зөвшөөрөөд за энэ өвдөлтөө ингээд сул тал гэхээс илүүтэйгээр те илүү бүр ингээд таныг хүчрхэг сэтгэлтэй те юм сэтгэлийн хувьд хаттай болгох гэж бий болсон зүйл гэж бодоод илүү одоо энэ өнгөрснөөсөө зутгахын оронд илүү үннээр нь одоо харж чадах юм бол за өөрийгөө эдгэж чадах юм бол за энэ зүйл маань бол таны энергийг одоо энерги маань те ирч хүч энэ магийн хүчийн маань одоо үүсвэр болноо. Тэгэхээр ер нь бол одоо ирч хүчээ авах те одоо энэ дотоод хүчээ сэргээх зүйл маань жоохон хаалттай байгаад байгаа учраас одоо энэ хаалттай байгаа зүйл маань бол одоо ингээд эдгэрэх цаг нь болсон гэдэг бол Ace of Swords-аас бол харж болно. Тэгэхээр та бүхэн маань илүү одоо энэ өвдөлтөө хүлээн зөвшөөрөөд үннээр нь хүлээн зөвшөөрч чадах юм бол дотоод одоо энэ сэтгэл мэдрэмж зүүн совин за энэ нэг юм сэтгэлийн баланс гэдэг зүйлээ доктортой байдал гэдэг зүйлээ те сэргээж чаднаа их усүрээ олж чаднаа гэдгийг бол энэ хоёр хөзрөөс бол харж болж байна. За тэгээд 3 дахь асуулт маань болохоор ер нь бол таны энэ дотоод магийн хүчийг за та бүхний маань 3 дугаар бүлгийнхаа маань дотоод хүч бол сэтгэл хөдлөл, сэтгэл мэдрэмж, доктортой байдал, за зүүн совин. За энэ зүйлийн маань ер нь бол энэ зүйлд маань тийм таны дотоод хүчинд маань саад болж байгаа зүйл ер нь юу юм бэ гэдэг асуултыг асуусан. За тэгэнгүүт 4-ийн сэлэм 6-гийн саваа хоёр маань бол гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та ингээд амжилтаа гаргах те бусдын итгэлийг хүлээх, за бусдад хүлээн зөвшөөрөгдөх. За энийг ийм нэр хүндтэй байх тийм иймэрхүү зүйл хит одоо ер нь бол ийм хит амбицлог байдал та ер нь бол анхаарлаа өгөөд өөрийнхөө яг нэг юм амралт гэдэг зүйлийг жоохон юм орхигдуулаад байгааг энэ хоёр хөдөр маань бол харуулж байна. Тэгэхээр ер нь бол танд бол ингээд саад болоод байгаа зүйл бол ерөөсөө юм амрахгүй байгаа байдал. Ерөөсөө юм өөрийнхөө сэтгэлийн түвшинд те өөрийгөө жоох юм амраагаад тайван байхгүй байгаа байдал маань ер нь бол таны ингээд саад энэ хүчийг улам ингээд томруулахад те өөрийнхөө дотоод хүчийг сэргээхэд бол саад болж байгаа зүйл гэж бол энэ хоёр өдөр маань бол тайлбарлахад бол хүрэж байна. Тэгэхээр ер нь бол түр амсхий сэтгэлийн амраа гэдгийг бол
4-ийн сэлэм маань бол харуулж байна. Тэгэхээр энэ бол амарна гэдэг бол ерөөсөө бууж өгөх те муу зүйл бол ерөөсөө биш ээ. Харин ч одоо хүчээ цуглуулад те амарч чадсанаар та бүхэн маань хүчээ цуглуулад илүү одоо амарсаад буцаад ажилдаа орох те буцаад эргэж ирэхдээ илүү юм хүчтэйгээр илүү одоо үр бүтээлтэйгээр ордог гэдгийг бол сануулж байна. Тэгэхээр бол та бүхэн маань амрах ёстой үедээ амрах хэрэгтэй гэдгийг бол энэ өдөр маань бол харуулж байна. За тэгээд дөрөвт асуулт маань болохоор таны энэ дотоод магийн хүчийг сэргээх зүйл юу юм бэ гэж асуусан. За тэгэнгүүт page of cups маань гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол 3 дугаар бүлгийнхний маань хөзөр ер нь ингээ харахаар бүгдээрээ хоорондоо уялдаатай. За гол хөзөр нь дандаа cups гарч ирэхэд яг сэргээх хөзөр маань хүртэл cups гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө энэ хөзрүүд маань яг зөв хөзрүүд гарч ирсэн гэдгийг бол хөзрүүдээс бол харж болж байна. За тэгэхээр таны дотоод хүчийг бол сэргээх зүйл бол та ингээд дахин сэтгэлээ нэх одоо шинэ мэдрэмжийг, шинэ зүүд, за шинэ урам зориг ч гэдэм үү иймэрхүү зүйл мэдрэх нь бол таны ингээд өөрийнхөө дотоод мэдрэмжийг сэргээхэд, хүчийг сэргээхэд одоо бий болж идэг те дөхөн болж идэг зүйлс байх нэ. За тэгэхээр одоо зүрхээ дагах хэрэгтэй байх нь байна. Та ингээд зүрхээ чин сэтгэлээ те өөрөө юу мэдэрч байгааг дагах юм бол ер нь бол ийм гайхамшиг гэдэг зүйл бол бий болно гэдгийг бол энэ өдөр маань бол харуулж байна. За дээрэс нь 3 саваа гарч ирсэн. За тэгэхээр таны зүүн совин гэдэг зүйл бол таныг ирээдүрөө чигийг ч юм бол хангалттай зааж чадна тий өөрийнхөө зүүн совин өөрийнхөө сэтгэл мэдрэмжинд итгээд ирээдүрүүгээ өөртөө итгэлтэйгээр одоо ирээдүрүүгээ алхаарай гэдгийг бол энэ өдөр маань бас давхар сануулж идэг. Тэгэхээр ер нь бол сэтгэлээ нэг хэрэгтэй байх нь байна. Амьдрал бол ингээд таныг тий гайхамшиг руу ч ингээд хөтлөхөд бол бэлэн байна. Ирээдүй бол гэдэг таны ирээдүй гэдэг бол тий үнэхээр ингээд өөрийнхөө сэтгэл мэдрэмж зүүн совинд итгэж чадах юм бол ирээдүрүүгээ алхахад бол ямар ч асуудал байхгүй гэдгийг л энэ өдрөөдөөс бол харж болох нь байна. Тэгэхээр өөрийнхөө энэ магийн хүчийг одоо юу яхахын тулд идэвхжүүлэхийн тулд те сэргээхийн тулд та бүхэн маань өөртөө итгэх хэрэгтэй байх нь өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг хаахгүй харин ч одоо ингээд нээх хэрэгтэй байх нэ. За хэрвээ та бүхэн маань өөрийнхөө магийн хүчийг за одоо энэ дотоод хүчээ сайн одоо те ер нь бол энэ тал дээр ажиллаж чадсанаар ирээдүйн илэрлэл нь одоо юу ах вэ гэж бол асуусан. 5 дахь асуулт маань. За тэгэнгүүт Page of Swords за дээрээс Knight of Cups маань гарч ирсэн. За тэгэхээр энэ бол таны дотоод дуу хоолой ингээд улам тодроод тий та ингээд дотоод өөрийнхөө зүүн совин дотоод мэдрэмжийг бол улам сайн сонсдог болох нэ. За дээрээс нь та хайр, урам зориг за дээрээс нь зүүн совин бүр ингээд үгээрээ үйлдэлээрээ ингээд дамжуулж чадах одоо чадамжтай болно гэдгийг бол энэ үзүүдээс харж болно. За дээрээс Knight of Cups маань гарч ирсэн гэхлээр таныг ингээд хайраа илэрхийлэхэд бас бэлэн байгаарай тий зүрхээ ингээд шинэ аялал тий шинэ хайрын аялалд бас гарахад бэлэн байгаарай гэдгийг бол энэ хөзөр маань бол сануулж байна. Тэгэхээр та бүхэн маань 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань яг өөрийнхөө зүүн совин сэтгэл мэдрэмжийг тий хөгжүүлж чадсанаар энэ хүчээ ингээд эргүүлж олж чадсанаар за хайрын аялалд тий шинэ хүнд хайраа илчлэх гэдэг юм уу иймэрхүү зүйлд одоо та бүхэн маань ирээдүй илэрл болж таарах нь байна. За дээрээс нь өөрийнхөө дотоод таны дотоод дуу хоолой гэдэг зүйл маань илүү одоо томоор тэ тодорч танд сонсогддог мэдрэгддэг болох нэ. За тэгэхээр ерөөхдөө ингээд харах юм бол дүгнэх юм бол 3 дугаар бүлийг сонгосон хүмүүсийн маань ичид бол ерөөсөө л таны сэтгэлийн гүнд гэрэл хайр өвдөх одоо сэтгэлтэй өрөвдөх сэтгэл за дээрээс нь уучлал гэдэг зүйл бол энэ 3 зүйл маань бол таныг удирддаг одоо хүч байх нэ. Ерөөсөө л хайр, өрөвч нэмжин сэтгэл, уучлал гэдэг зүйл маань бол байх нь байна. За дээрээс нь одоо сэтгэлээ ингээд хаах тусам та бүхэн маань ингээд өөрийнхөө дотоод хүчээс холтно. Харин эсрэгээрээ нээх тусам одоо ингээд таны хүрээлэн буу орчин тий өөрийнхөө ингээд орчлондоо одоо ингээд нийцдэг, уусдаг гэж бол ойлгож болох нь байна. За тэгээд ер нь бол зүрх сэтгэлээ тий таны зүрх сэтгэл мэдрэмж гэдэг бол таны луужин гэж ойлгоод та бүхэн маань түүнийгээ дагахад одоо бүх зүйл одоо ингээд зөвчгтэй уурснаа гэдгийг бол ойлгож авах хэрэгтэй. За тэгэхээр энэ бол 3 дугаар группийн маань төлхөр үг бол ерөөсөө л идэгрэл. За энэ дээр гарч ирсэн идэгрэл. За дээрээс нь хайр, зүүн совин. За дээрээс нь нээлттэй сэтгэл тэ сэтгэлийн тэнцвэрт байдал. За дээрээс нь өөрийгөө тэнцвэртэй байлгах. Дээрээс нь өөрийнхөө сэтгэл мэдрэмжийг илэрхийлэх тал дээр бол гэсэн эдгээр үг маань бол та бүхний маань бол төлхөр үг байх нэ. За ингээд 3 дугаар бүлгийн маань тал уншлага дотоод магийн хүчийг сэргээх уншлага маань бол ингээд дуусч байна. За тэгээ би групп болгон дээрээ
тус тусад нь эможи үлдээгээрэй гэж бол хэлж байгаа. За тэгэхээр би 3 дугаар группийнхаа болохоор за далаатай холбоотой цэнхэр өнгийн wave ч юм уу те кесари гэм үү ер нь л далаатай холбоотой цэнхэр өнгөтэй холбоотой эможиг та бүхнээсээ үлдээгээсэй гэж бол хүсэж байна. За эможиг яагаад үлдээж байгаа вэ гэхлээр за таны энэ бичлэг гэдэг маань энэ бичлэгийг та ингээд үзсэн байгаа маань сонгоод те үзсэн гэдэг маань таныг сүнсний түвшинд таныг ингээд сэргээхийн тулд энэ мессежийг танд хүрэхийн тулд таныг энэ бичлэгийг бол үзүүлсэн гэж бол бодож байна. Тэгэхээр эдгээр зүйлийг та бүхэн маань ойлгоод өөрийнхөө амьдралд хэрэгжүүлнэ гэдгийг бол за сүнснийхаа түвшинд те одоо өөрийнхөө түвшинд илэрхийлэхийн тулд батлахын тулд би та бүхнээрээ эможи тавьулж байгаа. Тэгэхээр та бүхэн маань эможи тавьснаар эндээс ойлгох зүйлээ те ойлгож авсан. За дээрээс нь танд хүрэх ёстой мессежийг та хүлээж авсан. За би өөртөө ямар нэгэн шинэ алхмыг хийн, сэтгэл мэдрэмжээ илэрхийлнэ. За иймэрхүү зүйл дээрээ нээлттэй хандна гэдгийг бас батлахын тулд би та бүхнээсээ эможиг коммент хэсгээр үлдээгээрэй гэж бол хүсэж байгаа. За тэгэхээр 3 дугаар бүлгийн маань эможи бол цэнхэр өнгөтэй, далаатай холбоотой эможинууд бас байж болох нэ. За ингээд энэ удаагийн маань уншлага дуусч байна. За ингээд тусламж таарат байлаа. Дараагийн бичлэг хүртэл баяртай. 4-р бүлгийн маань уншлага эхлэхэд бэлэн болсон байна. За 4-р бүлгийн маань гол карт бол World-ийн хөзөр байгаа. За тэгэхээр ер нь бол энэ бол альва зүйлийн нэг мөчлөгийг амжилттай хааж байгаа, шин замд бэлэн байгаа гэдэг тохиотой хөзөр байгаа. За тэгээд гол хөзрүүд маань болохоор Queen of Pentacles, за хэлсэн World, за дээрэс нь Ace of Pentacles байгаа. За тэгэхээр Queen of Pentacles маань болохоор та халамжтай, элбэг байдлын бэлэг тэмдэг болсон ийм хөзөр байгаа. За дээрэс нь Ace of Pentacles. За энэ болохоор таныг шинэ боломж, шинэ эхлэл шинэ хаалга те нэгдэж байгаа гэдгийг бол энэ хөзрүүдээс харж болно. За дээрэс нь гол хөзрүүд маань бол ерөнхийдөө газрын элементтэй хөзрүүд байгаа. За тэгэхээр ер нь бол таны дотоод хүч бол таны бодит амьдрал дээрх бүтээх суур босгох, үр шимээ хүртэх. За энэ бол ерөөсөө таны дотоод хүчээ. Та бол өөрийн ертөнцийг ингээд өөрийн гараар бүтээгч гэж бол ойлгож болно. За тэгээд 4-р бүлэгний маань бол элемент нь бол газрын элемент ахнэ. За тэгээд та бол ерөөсөө бусдын итгэл, тайвшрал, за дээрэс нь найдварыг бусдад ингээд авчирч ирдэг хүн. За дээрэс нь хүмүүс таны хажууд байхад нэг юм амар тайван байдал, дээрэс нь аюулгүй байдлыг мэдэрдэг. За тэгээд таны хүч бол ерөөсөө юм төвчээр, итгэл, за дээрэс нь бодит байдалд суурилсан юм мэрэгэн ухааныг бол гол хөдөлгөөс бол харж болно. За ингээд таны одоогийн төлөв байдлыг бол эдгээр 2 хөдрөөс бол тайлбарлая. За 5-ын Pentacles, Зоос, за дээрээс нь Star хөдөр манаас доош харж ирсэн байна. За тэгэхээр 4-р бүлийг сонгосон хүмүүсийн маань одоогийн байдал ер нь бол юм өнгөрсөн гомдол, одоо нэг гансрал те ганцаардал, за ийм мэдрэмж одоо мэдэрч исэн бололтой ер нь бол мэдэрч байгаа те. За заримдаа одоо хин ч одоо таныг юм ойлгохгүй байгаа юм шиг. За бүх зүйлээс нэг юм хоцроод хол байгаа юм шиг ийм мэдрэмжтэй бас мэдрэмж та бүхэнд маань бол санагддаг те төртөг байж бас магадгүй. Гэхдээ одны өдөр гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө та ингээд итгэлээ дахин асаах цаг нь ирсэн байна. Тэ итгэл одны өдөр гэдэг бол ерөөсөө итгэл найдварын өдөр байдаг. За тэгэхээр та бүхэн маань итгэл найдвараа өөртөө итгэх итгэлийг өөрийгөө гэрэлтүүлэх гэрлийг те асаах цаг нь болсон байна. Хит одоо өнгөрсөндөгөө зууралтаад те өнгөрснөө орхихгүй ингээд байх нь бол таны ирээдүйд итгэл найдварт ингээд холдож идэг учраас илүү ингээд өөрийнхөө итгэлийг олох хэрэгтэй. Өөрийнхөө итгэл найдварыг олох хэрэгтэй. Чи юусоо ингээд орхигдоогүй зөвхөн амрах гэж те төр зогссон гэдгийг бол энэ хөзрөөс бол хэлхийг оролдож байна. Оролдож байгаа юм шиг бол санагдлаа. За дээрэс нь лаа маань хүртэл дуусч байна. Тэгэхээр яхаа аргагүй та бүхэн маань зөв цагтаа зөв одоо уншлагаа бол сонсож байгааг. Дээрэс нь би бол зөв бас та бүхэнд маань итгэлийг зөв тайлбарыг бас өгч байгааг энэ тохиогоор бас илэрхийлж болно. Яхааргүй та бүхний маань те энэ орхих хөстэй зүйл, энэ гомдол, энэ ганцаардал гэдэг зүйл маань яг саяны лаа шиг бол ингээд унтраад те та бүхэн маань ингээд цааш нь үлдэх хөстэй, шинээр эхлүүлэх хөстэй гэдгийг бол энэ одны хөзрөөс бас
харж болох нэ. За тэгээд би хоёр дахь асуулт маань болохоор за таны дотоод хүчийн их үүсвэр юу юм бэ гэдэг бол асуулт байгаа. За тэгэнгүүт таны нэг юм өнгөрсөндөө хайр халамж, за дээрэс нь гэр бүл, итгэлцэл дээр ингээд тулгуурсан гэдгийг бол эндээсээ харж болно. Дурсамж, өнгөрсөнтэй холбоотой дурсамж, за дээрэс нь гэр бүлийн энерги те халамжтай байдал. За энэ бол та бүхэн маань өнгөрсөндөх дурсамж, гэр бүл эдгээр зүйл, энэ хоёр зүйлээс та бүхэн маань өөрийнхөө яг нэг юм дотоод хүчийг, дотоод ирч хүчний маань дотоод хүчний маань үүсгэр байх нэ, үүслэн те. Тэгэхээр ер нь бол энэ энерги маань таныг үргэлж хамгаалж ирсэн те, гэр бүлийн энерги маань таныг үргэлж хамгаалдаг, таныг өвөг дээдс маань те, өвөг дээдс таныг байнгын хамгаалдаг, таныг байнгын дэмждэг гэдгийг бол энэ хөзрүүдээс бол харж болно. За дээрэс нь ингээд тэр сайхан дурсамжийг те ирээдүйдээ өвлүүлж, за шинэ бат бөх суур тавих ёстой гэдэг бол таны ингээд зорилго бах нь байна. Тэгэхээр яг л ийм өнгөрсөнд те ингээд эцэг их эмээ өвөөгөөсөө сурсан зүйл. За энэ дурсамж. За ийм зүйлээ та бүхэн маань ирээдүйн хоочтой бас өвлүүлэх хэрэгтэй. За ирээдүйн хоочийнхоо төлөө бат бөх шинэ суурийг тавих нь бол таны зорилго байх нэ. За тэгээд ер нь бол өнгөрснөөс авсан дулаан мэдрэмжээ те та бүхэн маань ирээдүйн рүүгээ авч явах хэрэгтэй гэдгийг бол энэ хөзөрнөөс бол харж болж байна. За тэгээд таны дотоод хүчийг, дотоод энэ магийн хүчийг ер нь саад болж байгаа зүйл юу вэ гэсэн чинь King of Pentacles, Seven of Pentacles хоёул зэрэг гарч ирсэн. За тэгэхээр ер нь бол та ингээд бүхнийг юм төгс хийхийг айгүй хичээдэг те, үр дүн гаргахыг айгүй юм аливаа зүйлийг те төгс хийхийг бүх зүйл ингээд сайхан болохыг юм те, амар хичээдэг гэдгийг бол энэ үзээрээс харж байна. Тэгэнгүүт үр дүн яг гарах хүртэл хүлээхтэй жоох юм төвчээр алддаг. За жоох нэг юм жоох уйдах ч гэдэг юм уу те, төвчээргүй жоох нэг иймэрхүү хандлага. Энэ бол ерөөсөө таны энэ дотоод хүчний маань саад болох зүйл маань байх нэ. Тэгэхээр ер нь бол заавал хурдан хугацаанд те амжилтыг бий болгох албагүй. Ерөөсөө л нэг та ингээд ургуулсан те хит ихт ингээд жимсийг нь хураах гэдэг те юу нь бол яарад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль болох энэ жимсээ үр шимээ хүртэхийн тулд тууштай байх хэрэгтэй. За таны хөдөлмөр илүү ингээд бий болоо те, таны хөдөлмөр ингээд таныг ингээд жимс ургах, үр дүнгээ өгөх цаг хугацаа ер нь бол ингээд ойртож байгаа. Тэгэхээр ерөөсөө бити ингээд яараарай, бити адгаарай те, итгэлээ бити алтаарай. Хит бити төлбөргөө зан гаргаараа гэдгийг бол энэ хөзрөөс бол харж болж байна. Тэгэхээр ер нь бол таны магийн дотоод хүчийг те яг л энэ халамжлагч, энэ бүтээгч чадвар, за энэ шинэ боломж, энэ зүйлийг бүтээдэг энэ чадвар маань ерөөсөө саад болдог зүйл маань ийм төвчээргүй байдал маань ахна шүү дээ. Тэгэхээр аль болох альва зүйл төвчээрцтэй ханддаг болох, итгэлээ алдрахгүй те, итгэлээ алдахгүй хүлээцтэй байх. Энэ бол ерөөсөө таны сурах ёстой зүйл маань ахна, хүчээ эргүүлж авах те. За тэгээд дөрөв дэх асуулт маань болохоор таны энэ дотоод ирч хүчийг сэргээх зүйл ер нь бол юу юм бэ гэж бол асуусан. За тэнгуү таны энэ дотоод энэ хүчийг сэргээх те, таны энэ бүтээгч байдлыг бат бөх суурийг те бүтээгч энэ бол байдлыг сэргээх зүйл маань болохоор шинэ эргэлт, гинтийн боломж. За дээрэс нь тэр боломжийг юм ухаалгаар шийдвэрлэх. За энэ хоёроо ингээд ашиглах гэдэг бол энэ хөзөр маань бол харуулдаг. Тэгэхээр одоо бол ерөөсөө таны ийм сэргэлтийн үед, хувь тавилангийн үе яг зөв зам дээрээ те зөв эргэлт тань дээр ирж байгаа гэдгийг энэ хөзрөөс харж болно. За тэгэнгүүт Ace of Swords-ороо та энийг илүү нэг ухаалгаар заавал ашиглаарай гэдэг бол ийм хоёр дохио гарч ирсэн байна. Тэгэхээр ерөөсөө Аз ингээд таныг ингээд хүлээж байна те, Аз хувь тавилан гэдэг зүйл таныг хүлээж байна. Ерөөсөө л зоригтойгоор шийдвэрээ гаргаарай, зоригтойгоор энэ зүйлийг ашиглаарай гэдэг ийм хоёр хөзөр маань бол гарч ирсэн байна. Тэгэхээр танд магадгүй энэ дөрөвдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүст маань ямар нэгэн гинтийн боломж, гинтийн өөрчлөлт те, гинтийн эргэлт гэдэг зүйл бол тун удахгүй ирэх гээд байгааг энэ хөзөр маань бол сануулж байна. Тэгэхээр та бүхэн маань энэ боломжийг
ерөөсөө бити алдаарай те хоош бити суугаарай. За дээрэс нь энэ боломжийг ашиглахын тулд ашиглаад те үр дүнгээ өгтөл нь бас төлбөргүй хандаж болохгүй шүү гэдэг бас ийм мессеж бас орж ирж байна. За тэгэнгүүт та бүхэн маань 4-р бүлгийг сонсон хүмүүс маань яг энэ дотоод өөрийнхөө магийн хүчийг дотоод хүчээ те энэ бүтээлч гэдэг зүйлээ та бүхэн маань цэргээж чадсанаар та бүхний ирээдүйд ер нь бол ямар илрэл гарч ирэх вэ гэхээр Knight of Pentacles дээрс нь Stretch өдөр маань гарч ирсэн. Тэгэхээр таны ирээдүй маш юм доктортой бат бөх байх болно. Бат бөх суурийг та бүхэн маань доктортойгоор удаан ч гэсэн маш юм доктортой бат бөх суурийг та бүхэн маань тавьж чаднаа. За дээрэс нь юм сэтгэлийн хүчийг тууштай одоо хөдөлмөрийг илтгэж байгаа. Тэгэхээр энэ хоёр хөзөр маань ингээд хамтдаа бол амжилтын алхам ингээд алхамаар бүтдээг гэдгийг бол сануулж байна. Тэгэхээр та бүхэн маань ерөөсөө ирээдүйд доктортой урагшлах, за дээрэс нь таны ухаалаг алхам бүр одоо ирээдүйн амар амгаланч нь бүтээнэ гэдэг санамжийг энэ хөдөр маань бол өгч байна. Тэгэхээр та бүхэн маань дотоод өөрийнхөө юм өөрийн юм ертөнцийн бүтээгч чанарыг бүтээгч энэ хүчийг сэргээж чадсанаар те өнгөрснөөсөө авсан ухаанаа за итгэл за төвчээрээ ингээд ашиглаад шинэ үндэс суурь тавих цаг нь ингээд зөв цаг нь бол ингээд ирсэн байна те орчлон ертөнц таныг ингээд шагнана. За та ингээд зөвхөн одоо мөрөөддөг биш зүгээр ингээд хийсвэр хоосон мөрөөддөг биш та бол ингээд хийдэг бүтээдэг төрлийн дотоод хүчтэй хүн байна. Тэгэхээр ерөөсөө дотоод зүйлийг хийсвэр зүйлийг ингээд бүтээх чадвартай ийм мундаг одоо магийн хүчтэй хүмүүс маань төвчээртэй байх хэрэгтэй гэхлэдийг бол сануулад байна тийм ээ. Ерөөсөө алхамаар урагшлах хэрэгтэй. За дээрэс нь амьдралын ингээд таны амьдрал ингээд цэцгэлж гин төвчээртэй бай. Үр жимс чинь ингээд боловсруулж гин таны ингээд үр дүн үр шим гэдэг зүйлийг хүртэхэд айгүй юм ойрхон байгаа гэдгээр хөдрөөд маань бол сануулж гин. За тэгэхээр ер нь бол 4-р бүлгийн маань түлхүүр те өгс маань болохоор ер нь доктортой байдал, итгэл, төвчээр, за дээрээс нь амжилт, за тэгээд элбэг байдал бол та бүгдийн маань түлхүүрэг байх нь байна. За тэгээд та бүгдийн маань гол магийн хүч бол ерөөсөө л бүтээгч. Та бүхэн маань альва зүйлийг доктортойгоор урагшлуулдаг, доктортойгоор өөрийнхөө байр суурийг илэрхийлдэг, доктортойгоор өөрийн ертөнцийг бүтээгч гэдэг бол таны одоо гол хүч байх нэ. За ингээд энэ удаагийн маань магийн хүчний талаарх уншлага маань бол ингээд дуусч байна. За 4-р бүлгийнхэнтэй би комент хэсэгт шаранг тийм бай шарангийн эможиг та бүхэн маань тавиасаа гэж бол хүсэж байна. Яагаад тэгэхээр за энэ мессеж маань цаанаас нь таныг сонсох ёстой те таныг сонсуулах гэж энэ бичлэг магадгүй таны сүнсний төвшөнд те таныг ойлгоосой. За энэ уншлагнаас ямар нэгэн зүйлийг ойлгоод өөртөө итгэлтэйгээр ирээдүг рүү алхах одоо тийм урам зориг өгч чадсан байх гэж найдаж байна. Та бүхэн маань ирээдүг рүүгээ за зоригтой алхахад те тусламж дээрээс нь зоригтой алхах одоо итгэлтэй байгааг одоо батлахын тулд та бүхнээсээ би эможиг ер нь бол тавиасаа гэж бол хүсэж байгаа. За тэгэхээр 4-р бүлгийн маань эможиг шар өнгөтэй эможиг ер нь бол та бүхэн маань тавихад болно. За зоос те шар өнгөтэй навч одоо юу гэдгийг те тиймэрхүү зүйлийг та бүхэн маань тавиасаа гэж бол хүсэж байна. За ингээд 4-р бүлгийн бүтээгч өөрийнхөө ертөнцийг өөрийнхөө амьдралыг те өөрийнхөө бат бүх суурийг өөрийн гараар бүтээдэг бүтээлч хүмүүстэй. За энэ удаагийн уншлага бол ингээд дуусч байна. Дурсамж таарат байлаа. За тэгээд дараагийн уншлага хүртэл баяр дээ.